дараагийн мэдээг хүргэе. 6 дугаар сараас эхлэн цахилгаан дулааны үн 5%, усны төлбөр орон сууцны асуудал айлуудад 60 төгрөгөөр нэмэгдээд байгаа. Энэхүү нэмэгдлийг шийдвэр гаргагчдын зүгээс айл өрх аж ахуй нэгжүүдэд санхүүгийн огцом дарамт учруулалгүй нэмж буй шийдэл хэмээн танилцуулсан. Тэгвэл цаашид инженерийн суур дэд бүтцийн үн тарифыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг салбарынхан онцолж байна. За энэ сэдвээр студид мэдээлэл өгөхөөр сэтгүүлч Төвшин Тулаах ажиллаж байна. Арай өндөр. Арай өндөр. За тэгэхээр яг суур дэд бүтцийн энэ хэрэглээний зардал яаж хэрхэн өсөд байгаа талаар мэдээлэл эхлээд үзэгч дүр гэж. Энэ ерөөсөө өвн өсөж байгаа шалтгаан нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ салбарыг ерөөсөө төрийн бодлогоор хатуу барьж ирсэнээс үүдэлтэй болж байгаа. Ерөөсөө л эрчим хүч, дулаан, ус гээд энэ бүх зүйлүүдийг төр өөрөө хангаж байх ёстой юм шиг, ард иргэдэд үн төлбөргүй өгж явах ёстой юм шиг иймэрхүү байдлаар хандаж ирснээс болоод үндсэндээ бол одоо яг зах зээлийнхаа зарчмаар ороод ирэх юм бол аваад үсэх юм бол бүх юм төрөөс хамааралтай учраас хөгжиж чаддаггүй. За дээрэс нь альва байдлаар ингээд 30 жил, 36 жилийн турш ингээд 30 гаруй жилийн турш яваад ирсэн энэ хэв маяг маань өөрөө ард иргэдийг ч гэсэн яг энэ хэрэглэгчдийг ч гэсэн бас нэг талаар муузан сургацсан гэдэг юм уу. Иймэрхүү байдал гаргаж байгаа. Өнөөдрийн төвшөнд бид бүхэн сард утасны төлбөртөө өрөнд холбооны оператор компанид 50-60 мянган төгрөг дунджаар өгдөг байлаа гэж үү. Гэхдээ үүнтэй дүүх за үүнээс бага хэмжээний төлбөрийг бол цахилгаандаа бол төлөх бол тохиолдол бол байгаа, айлууд бол байгаа. Би тэгэхээр юу харагдж байна гэх юм бол эрчим хүч гэдэг бол ерөөсөө Монгол улсын хөгжлийн гол их үүсвэр үндэс. Өнөөдөр эрчим хүчтэй байж уцаа цэнэглэн гэдэг юм уу те телевизээр мэдээгээ үүснэ, мэдээлэл аавна гэсэн үг. За гэхдээ бид бүхэн эрчим хүчтэй маш бага төлбөрийг төлж ирснээс үүдээд олон жилийн турш энэхүү хандлага манд богцсаар хагаад өнөөдрийн төвшөнд яг энэ эрчим хүчний салбарыг одоо либералчлаа те. За дээрэс нь яг үгүй зах зээлийнхэн зарчим зүйн шилжүүлээгээд яг энэ асуудал ингэ ороод ирэхээр яалтчгүй үнийг өсгөхөөс өөр нөхцөл сонголтгүй байдал үүсэж байгаа юм л да. Өнгөрсөн 2025 онд 4-р цэцлээс тус гарсан. Тухайн үед ерөнхийдөө Улаанбаатар хотын олон хорооллуудыг тийм ээ тодорхой хугацаанд эрчим хүчээр хязгаарласан шүү дээ. Тэр үед юу хэлж байсан бэ гэх юм бол аль 5-6 жилийн өмнө 10 жилийн өмнө ч юм уу те нэг 100 тэрбум төгрөгийн шинжилгээний төсвийг нь тавиад өгчихсэн байсан бол өдийг өнөөдөр энэ осол гарахгүй байсан гэдгийг бол одоо яг осол гараад эрчим хүчний хязгаарлалтыг хийж явах үед улс орон даяар бол ярьж исэн. За тэгвэл үүний араас тэгвэл яаж шийдэх юм бэ гэдэг асуудал мэдээж хөврлөө л дөө. Тэгээ хөврсөөр байгаа сая ерөөсөө учрлын зүгээс яг ажлаа авсныхаа дараа эрчим хүчний салбарууд дээр 4-р цэцлээс тухайлбалж ажилласан. Энэ үеэр юу яригдсан бэ гэх юм бол эрчим хүчний үнийг нэмнэ гэдэг бол илэрхийлж гисэн. За үүнээс өмнө ч гэсэн нэмэх шаардлагууд бол яригдчихсэн. За тодорхойлох юм бол 2024 оны 11 сард эрчим хүчний үнийг бол огцом нэмэгдүүлсэн байгаа. Эрдэнэ өвч гэсэн нь бол тухайн үед хүн тусчихсан. Гэхдээ ялцчгүй энэ салбарыг өнөөдөр авч хөл дээр нь босгоё, байлгая гэж үзэх юм бол энэ нэмэгдлийг хийхээс өөр аргагүй гэж тайлбарлаж ирсэн. За тухайн үед айл өрхийн эрчим хүчний үнийг бол ер нь 45-аас 85% нэмсэн байна. Анхандаа бол бүх эрчим хүчний үнийг бол 30% нэмнэ гэсэн боловч яг бодит байдал дээр бол айл өрхийн үн эрчим хүчний тарифыг 45-аас 85% нэмсэн гэдгийг бол эрчим хүчний цэцлэхээр өөрсдөө мэдээлж байгаа. За аж ахуй нэгжийнхийг бол 30% нэмсэн байдаг. Зарим уул уурхайн компаниудынхыг бол 12% нэмсэн. Ийм статистик байгаа. За тэгвэл өнөөдөр буюу энэ сард буюу 6 сарын 5-ны өдрөөс эхлээд эрчим хүчний үнийг бүхэлд нь одоо айл өрх аж ахуй нэгж уул уурхай гэж хамааралгүйгээр 5% нэмэгдүүлэх юм шийдвэр гарлаа л да. Тэгэхээр үүнээс бол нийтдээ нэг 236.6 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох юм байна. За гол нь энэ асуудал дээр юу яригдж байна вэ гэх юм бол эрчим хүчнийхээ үнийг нэмэлээдэг орлого нь яг тодорхой хэмжээгээр нэмсэн дүнгээр нэмэгдээд л байдаг. За дээрэс нь төсвийн болоод олон улсын байгууллага гэдэг юм уу, ханиулагч байгууллагууд гэдэг юм уу, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд эрчим хүчнийхээ үнийг эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгаа боловч яг энд орж ирж байгаа мөнгө үнэхээр эрчим хүчний салбартаа зарцуулагдаж байна уу? Өнөөдөр улс төрчид нь өөрсдөө хулгай өөр хийгээд байгаа юм биш үү гэдэг ийм хардлага бол зүйсээ төрж байгаа. Тодорхойлох юм бол өнөөдөр эрчим хүчний төрийн нарийн бичгийн дараагаар хэлжсэн 50% өөр авилгын шалгагдчихээн. Хэрэг нь өнөөдөр хянагдаад прокурорын байгууллага руу шилжээд ийм мэдээллүүдийг бол одоо төрийн байгууллагаас өгж байгаа. Тэгэхээр үнэхээр эрчим хүчний салбарыг шинжилье гэдэг байгаа юм бол яг энэ шинжилгээний хүрээнд орж ирж байгаа энэ орлогууд нь яг бодит хэрэгцээ шаардлагатай байгаа ажлуудаар зарцуулагддаг юм уу гэдэг зүй ёсны бол хардлага асуудал яригдж байгаа. Өнөөдөр бас эдийн засгийн байнгын хорон дээр бас энэ асуудал яригдлаа. Мэдээж өнгөрсөн өчигдөр бол одоо эрчим хүчний асуудал бол мэдээж үн нэмэгдсэн асуудал олон нийтийн анхаарланд дэвд орсон. За өнөөдөр эдийн засгийн байнгын хорон дээр үнэхээр энэ эрчим хүчний яам, шин сайд нь найдлагаад шин сайдтай болсон шүү дээ. Тэгээ түүний хувьд үнэхээр яг энэ салбарт хулгай өөрөөр зогсож чадах юм уу гэдэг асуудал дээр бол гişүүд нэлээд бухимдангуй бол байр суурь илэрхийлж байгаа. Энэ дээр тэгэхээр нөгөө талдаа иргэдийн амьдрал, амжиргаа, орлого тааруу байгаа учраас иргэдийн хувьд бол одоо
Нэмэгдэл гэдэг үгийг сонсохоор л бухимдаж эхэлдэг. Улс төрчид өнөөдрийг хүртэл энийг зах зээлийн зарчмаар нь явуулж чадаагүй айж ирсэн шалтгаан бол ердөө л энэ шүү дээ. Улс төрийн эсэргүүцлээ дийлэхгүй учраас, олон нийтийн эсэргүүцлийг дийлэхгүй учраас энээс айж улс төрийн шийдвэр гаргаж чадлаггүй өнөөдрийг хүрсэн эцэст нь одоо дэд бүтцийн салбараа өөрөөр хэлбэл одоо сэхэнд оруулчихсан юм нөхцөл байдалд хүрчихсэн байна. Тэгэхээр иргэдийн орлогыг нөгөө талдаа бас нэмэх зайлшгүй шаардлага байна. Иргэдийн бухимдал бол одоо зөв ёсны гэж хэлж болохоор. Яагаад тэгэхээр бидний худалдаж авж байгаа бараа бүтээгдэхүүнийн аль хэдийн дэлхийн зах зээлийн одоо хэмжээтэй дүүцээд эхэлчихсэн ийм нөхцөл байдалтай байна. Эрчим хүчний салбараа тэр зүг рүү нь явуулъя гэдэг чинь. Гэтэл иргэдийн орж ирж байгаа орлого нэмэгдэхгүй байгаа нь өөрөө энэ дээр л яг асуудал үүсгээд байна л да. Одоо гадны улс орнуудтай ингээ харьцаад үзье л да. Монголынх одоо хэтэрхий баг байна гэдэг юм уу? Иймэрхүү тайлбаруудыг бол эрчим хүчний салбарын өөртөө бол илэрхийлдэг. А гэхдээ гадны улс орнд бол өндөр байгаа шалтгаан тухайн улс оронд ажиллаж амьдарч байгаа иргэдийн орлого нь өөрөө бас өндөр байна. Тийм Монголын иргэдтэй амжиргааны төвшөнтэй харьцуулшгүй өндөр байна. Энэ утгаараа ч гэсэн бас дагаад суурь дэд бүтцийн үйлчлэгээний төлбөрүүд тарифууд ч гэсэн өндөр байна л да. Тэгэхээр мэдээж иргэдийн орлого яаж энд нийцүүлэх вэ? Өндөр болох вэ гэдэг асуудал. Гэхдээ өнөөдрийн төвшөнд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх асуудал огт яригдаагүй байна. А гэхдээ харин үн нэмэх асуудал бол ерөөсөө иргэдэд аж ахуйн нэгжүүдэд хэлэхгүйгээр огцом нэмж байгаа юм үйл явдал харагдаж байна л да. А гэтэл өнөөдөр яг тэр цалин нэмэх, тэтгэврийг нэмэх гэдэг юм уу энэ асуудал, татварыг бууруулах гэдэг энэ асуудлууд магадгүй 2027, 2028 оноос л шийдэгдэнэ гэсэн байдлаар ер нь бол нэг юм ирээдүйд хийнэ гэсэн байдлаар асуудалд бол улс төрчдийн зүгээс, эрх баригчдын зүгээс тайлбар өгж байна. За ингээд эдийн засгийн байнгын хорон дээр бас гишүүдийн бухимдал болоод яг эрчим хүчний үн нэмэгдсэн шалтгаануудаар бас тайлбар яриаг үзэгчтэй хүргэе. Сайн өнгөрсөн 6 дугаар сарын 5-нд улсын их хурл дээр баахан татварын хууль, хүн амын орлогын албан татварын хуулийн хөнгөлөлт яах вэ, ийх үү, татвараа яах вэ, яаж ямар шийдэл гарах вэ гэд хуралдаж явах энэ хойгуурл ерөөсөө шууд эрчим хүчний зохицуулахаараа хуралдаад 5% нэмээд ирсэн. Одоо намар дахиад одоо энэгээр 236 тэрбум орчин гэж байгаа. Бүр ичихгүй энд бичсэн байгаа шүү дээ. Тэгээд дараа нь одоо намар дахиад нэмэх гэж байна. Нөгөө 18.8% нөгөө нэмэгдэл дээр хүрх юм байна л та. Ингэж нөгөө хүмүүсийг бухимдуулах энэ одоо нөгөө уур цахилгааны хаацсан үед чимээгүй сэмэрх ингээд хулгаагаар одоо сайн нэмсэн байгаа. Ямар ч иргэд аж ахуй нэгж ямар ч мэдээлэлгүй сууж байгаа байхгүй юу? Одоо намар дахиад нэмнэ. Бүр ингээд шаталж үйчилж нэмнэ гэд бүр энд бичсэн. Бид дундаж айл гэж авч үзэж байгаа. Мэдээж айл болгоны хэрэглээ өөрөөр. 4 амбултай 50 м квадрат талбайтай одоо ийм айл бол дулаан бол сард 42108 төгрөг төлж байгаа. Сард. Дулаан. За жилд бол 410,459 төгрөг төлж байгаа. Одоо ийм 4 амбултай 50 м квадрат талбайтай ийм айл. За цахилгааны хувьд бол сард бол саяны нэмэгдсэн үнээр бол 52,000 төгрөг сард гарч байгаа. Ингээд нийлээд бол нэг 92,000 төгрөгийг цахилгаан дулаандаа бол ингээд төлж байгаа. За дулааны үнийн хувьд бол 2019 оноос хойш дулааны үн тарифт бол өөрчлөлт ороогүй байж байгаа. 24 оны өөрчлөлт бол хойшлоод тэгээ сая бол 5% өөрчлөгдөж байгаа. За мэдээж бол бид бас аль болохоор мэдээж айл өрхт аж ахуй нэгж байгууллагадаа бас аль болох одоо бас дарамт баг байх одоо байдлаар л тооцоолол хийж ингэж баг угаар ингэж үе шаттайгаар нэмэ гэдэг ийм хувилбарыг бол сонгож байгаа. За 24 онд бол та бүхэн мэдж байгаа цахилгааныг бол за дунджаар 30% гэсэн боловч аж ахуй нэгж байгууллагын 30%, за уул уурхайг бол 15%, за айл өрхийг бол одоо 45-аас бараг 85%-аар бол нэмчихсэн ингэж яасан. Ийсэн тооцоолол буруу байна. 410,000 төгрөг хязгаарч сар төлөхгүй л дээ. Дулаан цахилгаанд жилдээ төлөхгүй. Ямар ч боломжгүй. Цахилгаан 50,000-аас 80,000, дулаан 40,000-аас 70,000 хооронд. Тэгэхээр ер нь бол та нэг дахин бага хэлж байна. Ер нь 800-аас 900,000 төгрөгийг бол тогтмол төлж байгаа. Та магадгүй 10 жилийн түүхтэй ямар ч асуудалгүй тэр хулгай зэргийг чавчааг үгүй хийн. Асуудал байхгүй. Шийдэл нь тодорхой. Энд дээр та бити эргэлзээрэй. Би зөв гишүүдээс хүсэх ганцхан зүйл байна. Бодлогын хэв дэмжээд өгөөсэй гэж. За энэ улс төрчдийн хувьд мэдээж бидэнд итгээ. Бид бол хулгайлын хувьртайгаа тэмцэж чадна гэдэг ийм тайлбарууд илүү өгч байна. За бодит тоон дээр аваад үзэх юм бол үнэндээ бол саяны 5% нэмэгдлэр дулааны төлбөрт та нэг 50 м орчим квадраттай
байранд амьдардаг бол 40 мянгаыг төлж байсан бол энэ 42 мянган төгрөг болж нэмэгдэн. За цахилгааны хувьд нэг сардаа 50 мянган төгрөгийн төлбөр гардаг бол энэ 52,500 болж нэмэгдэнэ гэдэг байдлаар бол албаныхан тайлбар өгч байна. За тэгэхээр өнөөдөр энэ сард бас дагаад усны төлбөр бол нэмэгдсэн байгаа. Тэгэхээр орон сууцны айлуудын дэлгэцх нэмэгдсэн гэж ойлгож болно. Өмнө нь бол орон сууцны айл 1 литр усыг 1 төгрөг 34 мөнгөөр авч хэрэглэдэг байсан бол үүнийг 2 төгрөг болгосон байгаа. Учир нь гэр оролын айл өрхөд 1 литр усыг 2 төгрөгөөр авдаг. Тэгэхээр үүнийг бол одоо тэнцвүүлсэн гэсэн үг. За тэгэхээр ус уугүй удирдах газрын хувьд ерөнхийдөө орон сууцны айлуудаас 1 төгрөг 34 мөнгөөр усыг зардаг байхад 90 тэрбумын алдагдaltaй байсан бол үүнийг 2 төгрөг болгосноор алдагдлын хэмжээний ямарсан 45 тэрбум болж буурж байгаа гэдгийг хэлж байгаа. Гэхдээ сая бас шинэ цэвэрлэх байгууламж гэдэгхгүй энэ ус суугийн салбарт бас 3 том төсөл ашиглалтанд орсон. За эдний ашиглалтын зардал гээд асар хэмжээний зардал нэмэгдэж байгаа учраас цаашдаа усны төлбөрийг 1 литрийн 3 төгрөг болгож иж алдагдлгүй ажиллах боломжтой гэдэг ийм тайлбарыг өгч байгаа юм. Тэгэхээр энэхүү ус уугүй удирдах газрын яриа үзэгчтэй л үргэлж. Тэр сая 3 мега төслийг хүлээж авлаа. За энэ баруун дуудын хөөсөөр за ус аядлуус дахин боловсруулах үйлдвэр чин цэвэрлэх байгууламж. За энэний мань өөрийнх нь ашиглалтын зардал бол нэлээд өндөр байгаа. Тэгэхээр энэ зардлыг одоо бид нэр хэрхэн яаж шийдэх вэ гэдэг тал дээр бас тооцоо судалгаанууд бол хийж байгаа. За энэ тооцоо судалгааны үндсэн дээрээс бид нэр холбогдох яам, тамгын газрууд одоо засгийн газрлаа хамтгаар бас судалгаанууд хийгээд явж байна. За дараагийн онцлог мэдээлэл бол орон сууц нийтийн аж ахуй удирдах газар яг энэ дулааны чиглэлээр. За өнөөдрийн байдлаар бол одоо 2019 онд мөрдөгдөж байгаа тарифаар бол айл өрхүүд 1 м квадратыг 584 төгрөгийг төлж байгаа. За аж ахуйн нэгжүүд арай өндөр 698 төгрөгийн тарифтай байгаа. Тэгэхээр өнгөрсөн 2019 оноос хойш гэх юм бол 7 жилийн хугацаанд энэ хүү тариф бол өөрчлөгдөөгүй. Тэгвэл сая 6 сарын 1-ээс 5% нэмэгдснээр үндсэндээ айл өрхүүдийн хувьд бол дулааны тариф нь 613, за аж ахуйн нэгжүүдийн бол 730 орчим төгрөг болж нэмэгдэж байгаа юм. За үүнээс орж ирэх орлогуудаар мэдээж Монгол Улаанбаатар хотын одоо энэ инженерийн шугам сүлжээг засварлах ажил бол хийгдэнэ гэж бол хэлэхэд бол бэрхшээлтэй. Учир нь хэмээл өнгөрсөн хугацаанд Орос улс нийтийн аж ахуй удирдах газар нийт 1457 км шугам сүлжээг хариуцлагч үүнийхээ ердөө жилд 1.2-оос 1.4%-ийг л өөрсдийнхөө хөрөнгөөр бол засварлаж шинжилдэг гэсэн үг. Үндсэндээ Улаанбаатар хотын хэмжээнд одоо 800 гаруй км урттай нөхөөстэй эдлэгээний хугацаанд дуусчихсан ийм шугам сүлжээ байгаа юм. За энэ ч утгаараа Орос улс нийтийн аж ахуй удирдах газар болоод ерөнхийдөө дулааны үн тарифыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг ийм хэрэгцээ шаардлагуудыг бас ярьж байгаа юм. Энээр одоо авто замаар авч үзээ л та тийм ээ. 1457 км гэдэг шугам сүлжээ эндээс Ховд аймгийн төв хүртэл тийм урт тараас тэгэхэд л 800 км гэхээр бараг завхаа орох хэмжээний, арангаа өнгөрөх хэмжээний ийм шугам сүлжээ замаар бол битүү нөхөөстэй байна л гэсэн үг. Тийм. Бид нөгөө ард иргэд маань хүмүүс ер нь бол энэ 70 инженерийн шугам сүлжээг бол нэг хайхтар онцолж үздэггүй. Зам ил харгуу, явгууны зам энэ дээр хөрөнгө оруулалтууд байгаад болохоос яг энэ инженерийн шугам сүлжээнд бас хөрөнгө оруулалтууд бас тотмог багтдаг. Энэ нь бол улсын төсөө өмсгөө тодорхой хөрөнгө оруулалт тавьсан тохиолдолд томоохон шинжилгээ ажил хийх гэж төлөвлөсөн байдаг. Тийм, бид нар одоо өөрсдийн хөрөнгө оруулалтаар бол 1.2% шинжилэн сольж байна. За өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд бол нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1% сольж чадлаа. За их инженерийн суурь дэд бүтцийн үн тарифыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг бол бүх салбарын төлөөллүүд нь энэ салбарын бол бүгд онцолж байгаа. За гэхдээ хамгийн гол нь ард иргэдийн ахуй амьдрал, амжиргааны түвшин, орлогын түвшин нэмэгдэх үгүй юу гэхээр яг тодорхой хариулт алга байна. За улсын хурал дээр өнөөдөр энэ 7 хоногт бол татварын хуулийн төслүүд орж ирсэн байгаа. За дээрээс нь тэтгэврийг бас нэмэгдүүлэх асуудлыг ерөнхийдөө бол танилцуулсан. Гэхдээ энэ бүхний шийдэл нь магадгүй 2026 оны 10 сараас эсвэл 2027, 28 оноос гих мэтлэнгээр бол шийдэлтэй цаг хугацаатайгаар бол танилцуулж байгаа юм. За гэхдээ үн тарифыг нэмэгдүүлэх асуудал бол ерөөсөө 2026 оны 6 сараас бол эхэлж эхлэв. Цаашлаад цахилгааны үнийг 18%-аар, за дулааны үн тарифыг 80%-аар нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг ийм байр суурьуудыг илэрхийлж байгаа юм. Тэгэхээр NTV-ийг үзэгч та бүхэнд мэдээж инженерийн суурь дэд бүтцийн үн тарифыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагыг танилцууллаа. Гэхдээ яг ард иргэдийнхээ орлого, амжиргааг дэмжих чиглэлд яг юу гэж байна гэдэг дээр тодорхой хариултгүй үлдээж байна.